За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд 2025 оны 6 сарын 23-ны 1-р өдөр. За тэгэхээр энэ 7 хоногт хааш хаашаа яаж хөдлөх вэ? Хэдүүлээ батарей болон сэрэг ашиглаад таамаг гаргана. Энэ 7 хоногт хааш хаашаа хөдлөх вэ? Тэгээд мөн өнгөрсөн 7 хоногт ямар таамаг гаргаж байсан? Таамаг маань хэр зөв явсан, хэдэн буруу явсан бэ? Өнгөрсөн 7 хоногт би нийтдээ 34% ашигтай арилжаа хийсэн. За тэрийгээ бүгдийг Discord group одоо Discord юун дээрээ community дээрээ бүгдийг за одоо эндээс орж ийн хэдүүлээ эндээс оръё хэдүүлээ эндээс гаръя гэд бүгдийг эхлээд яриад оролтуудаа хийгээд явсан. Тэгээд мөн арилжааны санаа гарган 7 хоног болгон вебинар хийдэг. За 2-3 өдөртөө нэг удаа вебинар хийж хоорондоо ярилцдаг тийм Discord group байгаа шүү. Хэрвээ орохыг хүсвэл би энэ YouTube-ныхаа бичлэгийнхаа доор комментэнд линкээ үлдээж. За олон юм нуршлах. Эхэлцгээе. За USDC chip. За хамгийн ихэнд USDC chip. За паттерн шинжилгээ. За паттерн маань ийм нэг түнэл дотор үргэлжилж байгаа. За нэг ийм түнэл дотор үргэлжилж байгаа тахнаа. Хэдүүлээ ингээд харъя. Таазандаа өрсөн, шаландаа өрсөн, таазандаа өрсөн, шаландаа өрсөн, таазандаа өрсөн, шаландаа өрсөн, таазандаа өрсөн, шаландаа өрсөн. Одоо энэ дотроо түнэлэн дотор дахиад нэг түнэлийн юу үүсч одоо паттерн дотор паттерн үүсч байна гэсэн үг. За энэ яасан бэ? Тааз одоо шаландаа өрөөгөө буцаж шалгаад тааз одоо харин шаландаа өрчлээ. За одоо хаашаа явж байна? Гэхлээр тийшээгээ. Одоо ингээд харахаар айгүй ойлгомжтой байна сте. За хамгийн гол нь паттерн дээр юуг анхаарах ёстой вэ гэхлээр паттерныхаа шал таазыг маш зөв сонгож зурх ёстой. Тэгэхгүй болвол одоо жишээд эндээс ч юм уу тийм ээ нэг ингээд авчдаг ч юм уу тэгээд дээдлийн оройг нь ингээд авчвал ер нь одоо буруу болчихно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр паттерныхаа шал таазыг анханаас нь аль шал тааз нь илүү олон удаа шалгагдсан байна. Тэрийг тэмдэглэж авч зурж одоо юу байна гэсэн үг. За тэгэхээр энд бол ингээд зөв шал тааз нь айгүй ойлгомжтой байна сте. Шал энд хүрсэн байна. Тэгэхээр энэ яалтчгүй маш сайн эсэргүүцлийн бүс мөнөөсөө мөн болж байна гэсэн үг. За харин одоо ханш дээшээ. За яагаад дээшээ вэ? Тэгэхээр одоо хэдүүлээ эндээс харъя. За мэдээж доотлийнхоо маш сайн эсэргүүцлийн бүс дээр ирсэн энд double bottom үүсгэсэн байна тийм ээ. Ингээд харвал double bottom хос ёроол үүсгэсэн байна шүү дээ. За энд neckline байна гэж үзье. Энд neckline double bottom-ы юу. Тэгвэл одоо өсөлт хэр дээшээ байна вэ? USDC chapter эндээс одоо энэ паттерных нь онол нь болохоор эндээс дээшээ дахиад нэг юм гэж үздэг шүү дээ. За тэгвэл өсөлт одоо яг эндээс дээшээ за нэг 600 баг 700-аад пип орчмын өсөлт харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр яаж энэний дээр нь гарч авах вэ? Яаж энэ арилжааг 700 пипийг хэдүүлээ ашиглах вэ? За цагаа жижигрүүлнэ. За цагаа жижигрүүлээ. За энэ USDC chip дээр бол цэвэр паттерн ямар нэгэн сэрээ зурах шаардлагагүйгээр маш цэвэрхэн паттерн үүсгэж байгаа болохоор сэрээ зураагүй зөвхөн паттернээ хараад одоо арилжаандаа ороод явж байгаа гэсэн үг. За эндээс доошоо унж орж ирсэн. За эндээс доошоо задардаг паттерн үүсгэсэн. Яг энд. За тэгээд эндээс юу харагдаж байна вэ гэхээр үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гээд нэг орж ирж байна гэсэн үг. За тэгэнгүүт эн чинь өөрөө доошоо үндсэн хөдөлгөөн орж ирэхдээ паттерн үүсгээд ороод ирсэн. Тэгвэл эн чинь өөрөө дээшээ задардаг паттерн эндээ үүсгээд ороод ирж байна гэсэн үг. Эн чинь өөрөө дээшээ задардаг паттерн болоод орж ирж байгаа гэсэн үг. За паттерны чиг хандлага. За энийг ер нь юу яач гэж бодлоо. За паттерны чиг хандлага. За паттерн бол ингээд үүсээд ирвэл доошоо хандлагатай паттерн үүсээд ирвэл эн чинь дээшээ задардаг паттерн. Эн чинь өөрөө үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэдээ ороод ирэх магадлалтай. За хэрвээ
ингээд ороод ирвэл эн чинь өөрөө доошоо задардаг паттерн үүсэж байна. Энийний өмнө ямар хөдөлгөөн үүссэн байна гэдгийг маш сайн харах ёстой гэсэн үг. За тэгэхээр эн чинь өөрөө нэг юм огцон хөдөлгөөн ороод ирлээ. Энэ огцон модлыг нэг үндсэн хөдөлгөөн гэж харна. Засварын хөдөлгөөн, тэгээд үндсэн хөдөлгөөн. За энд яг тийм юм үүсэж байсан гэсэн үг. За эндээс ийм огцон үндсэн хөдөлгөөн ороод ирсэн. За засварын хөдөлгөөн орж ирж байна. Тэгээд үндсэн хөдөлгөөн. За одоо энэ дотор нь харах юм бол эндээс үндсэн хөдөлгөөн орж ирсэн байна. Засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Одоо яг энэ хөдөлгөөн чинь нэг ишээ орж ирсэн гэсэн үг. Одоо хэдүүлээ ингээд харъя. За ингээд харах юм бол яг орж ирж байгааз. Айгүй ойлгомжтой. За тэгээд одоо эн чинь өөрөө доошоо задраад үндсэн хөдөлгөөн орж ирэхдээ эндээс паттерн үүсгээд ороод ирж байгаа. За паттерн үүсгэж орж ирэхдээ эн чинь өөрөө дээшээ задардаг паттерн үүсгээд ороод ирлээ. Энэ үед яах вэ? За ингэж байгаа. Одоо паттерн дээр ийм зүйл байдаг. За ийм түнэлийн дунд явж байлаа. За эндээс үндсэн хөдөлгөөн явлаа, засварын хөдөлгөөн дээшээ задардаг паттерн үүсэж штэ. Тэгээд дээшээ. Тэгээд эн чинь ингээд нэг паттерн болоод энэ шигээ орж ирж байгаа гэсэн үг. За түнэлийнхаа дээдлийн таазан дээр ирлээ. Одоо таазан дээр ирэхдээ шууд ингээд унж болно. Одоо огцон мунаад ийм хөдөлгөөн үүсгчүүл эн чинь өөрөө доошоо задардаг паттерн болоод ороод ирнэ гэсэн үг. За тэнгуут эн чинь эндээс нэг ийм паттерн үүсгээд явж илаа. За тэнгуүтээ яг энд огцон мунж орж ирээд энд ийм паттерн үүсгчүүл эн чинь өөрөө энэ тренд лайны чинь доошоо сэтлэх магадлалтай болчихно гэсэн үг. За дээр ирэхдээ харин нэг яг одоо унах чинь шүү гэдгээ яаж дохио болгож хэлдэг вэ гэхлээр одоо энэ паттерныхаа таазан дээр ирэхдээ одоо энэ нөгөө нэг доошоо задардаг паттерны чинь одоо үсгэж штэ. Ингээд харуул. За хандлага нь дээшээ байна. Тэгээд ийм цэвэрхэн паттернд ороод ирлээ. За тэгээд доwn энэ дээрээ байна. За тэгэхээр эндээс доошоо энийг үндсэн хөдөлгөөн гэж харах юм бол засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэж орж ирж байна. За тэнгүүд та нар одоо миний Forex хичээл хуваалцсан групп дээр айл одоо хитэн сард юм тий 25 оны баг 2 сард нэг оруулж исэн. За эндээс ямар юу оруулж байсан бэ гэхлээр одоо яг энд ад үүсэж ирсэн. Яг ийм доошоо задардаг паттерн үүсээд энэ ад дээрээс. Энэ одоо доошоогоо 600-аад PP-ийн уналд орж ирэх гэж байна. Тэгэхээр эндээс шорт арилжаанд би бэлдэж байна гэж айдиа оруулж байсан. Тэгээд яг эндээс доошоогоо яг ингээд юу өгсөн байсан гэсэн үг. Ингээд. За энэ бол маш амжилттай доошоо унж орж ирсэн. За тэгээд энэ яагаад доошоо гэсэн бэ гэхлээр доошоо задардаг паттерн. За паттерн өөрөө доошоо задардаг паттерн давхар доошоо задардаг паттерн үүсэхдээ энд double top үүсгэсэн байна шүү дээ. Тэгээд энд оройг эвдэж чадахгүйгээр энэ double top үүсгээд унж орж ирэхдээ энэ ёроолыг доошоо эвдээд lower low хийчихсэн. За ингээд бүр баталгаатай болоод ирчихнэ гэсэн үг. Энд ч одоо ад болж штэ. Энэ том паттерны чинь ад нь энд явж байна. За яг ингэж харсан гэсэн үг. Одоо паттерн одоо юун дээр тайлбарлая. За ханш өслөө үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн одоо яг ингэж явдаг шүү дээ. Засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За тэгээд энэ дээр ирэхдээ ямар хуу дүр зураг үзүүлдэг вэ гэхлээр ингэдэг. Дээшээ хүчин саарад ирдэг. За ийм паттерн үүсгэждэг гэсэн үг. Ингээд. За тэгээд энэ дээдлэлтэй ирэхдээ одоо та нар анзаарах юм бол яг ингэдэг. Паттерныхаа таазан дээр ирэхдээ ийм паттерн үүсгэждэг. За одоо дараагийн одоо хослолууд дээр харах юм бол айгүй ойлгомжтой харагдана. За яг ийм паттернд үүсгэж байгаа доошоо задардаг. Харин задрах үед нь хідүүлээ short entry орно гэсэн үг. Stop loss-ыг хамгийн сүүлийн орой дээр. За тэгээд доошоо. Яг ийм. За энэ паттерныг сэтлүүлэх нь маш чухал. За тэгээд эн чинь өөрөө доошоо задарлаа шүү гэд ингээд явдаг шүү дээ. За тэнгуут харин эндээс юуг анхаарах вэ гэхлээр эндээс доошоо унж орж ирчээд хөдөлгөөн нь ингээд үүсчихвэл аюултай гэсэн үг.
За яаж ийн? Эн чинь өөрөө дээшээ задардаг паттерн. Тэгвэл юу болох юм? Эн чинь үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гээд стоп лоссыг авах магадлал өндөр болчихно гэсэн үг. Тэгвэл одоо хэрвээ доошо унаад ингээд үүсчих юм болвол энэ арилжаа чинь аюулгүй дахиж нэг энэ хөдөлгөөн чинь доошо орж ирнэ гэсэн үг. За яг ингэж юугаа хардаг байх нь. Ингээд харин эндээс доор ирэхдээ юуг анхаарах вэ гэхлээр одоо эн чинь яг доотлын ёроол хүртэл унах одоо магадaltaй гэж харна шүү дээ. Тэнгүү тэрнээс өмнө буцаад явчих магадгүй гэхээр тэр чинь доошоо орж ирэхдээ ингэж яагаад энэ паттерна дээшээ сэтлэх юм болвол шууд энэ арилжаанаас гарах хэрэгтэй гэсэн үг. Энэ ёроол хүртэл харахгүйгээр энэ арилжаагаа энд хагаад гарнаа гэсэн үг. За яг ингэж одоо хэдүүлээ паттерн одоо юун дээрээ чарт дээрээ харъя. Бодит чартын дээрээ. За USD CHF дээр одоо эндээс дээдлийнхаа таацсан дээр ирсэн. Таацсан дээр ирэхдээ одоо энэ дээр нэг юм том доошоо задардаг паттерн үүсгэсэн. За эндээс үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн тэгээд үндсэн хөдөлгөөн гэж орж ирэх чинь. Гэхдээ эн чинь өөрөө эндээс үссэн паттерн чинь өөрөө ийм дээшээ задардаг паттерн ингээд давхар эндээ үүсгэж явах магадaltaй гэж харж байгаа байхгүй юу? Одоо яагаад эн чинь илүү өндөр магадaltaй вэ? Шууд доош ороод ирэхгүй вэ гэхлээр нөгөө нэг том шалан дээр чинь ирж байна. Одоо эндээс чинь дээшээгээ таамагтай байгаа шүү дээ. Тэнгүү чинь эн чинь өөрөө шууд доошоо унчихгүй. Одоо эндээс харин ийм рейнж үүсгэж хагаад энэ паттернаа дээш нь задлаад. За эндээс яаж оролтоо хийх вэ? Хэдүүлээ. Хаана нь за тэгэхээр эхлээд энэ паттернаа сэтлүүлнэ. За ийм дээшээ үүсч байгаа паттернаа сэтлүүлнэ. За энэ ч одоо ингэж авагдсан шүү дээ. За дээшээ сэтлүүлээд ад үүсгэнэ. Ад нь бол энийх бол team том бол үүсч амжихгүй л. За нэг иймэрхүү. Тэгээд дээшээ наад дээрээс нь buy. Тэгээд хаа хүртэл барих вэ? Хэдүүлээ. За хүртэл. Эндээс нэг дээшээ явна гэж таамаглах юм бол энэ хаа хүртэл. Энэ хүртэл. Хэдүүлээ арилжаагаа барих нэ. Тэгээд эндээс дээшээ өсөлт орж ирлээ. Ингээд ороод ирвэл энэ доор break even. За тэгээд харин ингэж яваад ингээд доошоогоо задарчих юм бол арилжаанаасаа хэдүүлээ тэр дороо гарах нэ. Шууд гарна. За ийм байна. За евро NZD дээр за ийм юу би эндээс яагаад дээшээ явнаа? Энийгээ дахиж нэг ирж шалгаад тийш ингээд доошоо задардаг паттерн үүсгээд унах магадaltaй гэж таамаглаж исэн. Энэ маань бол эндээс дээшээ задардаг ийм паттерн үүсгээд энийгээ задлаад одоо яг таамгийн дагуу явж байна. За энийг яагаад ингэж таамагласан бэ? Харъя. Том цаг дээр бүр weekly дээр харъя. За weekly дээр ийм паттерн байна. За энээс доошоо энд тааз байна. За тэгвэл одоо ойлгомжтой доошоо шал руугаа ирж штэ. Харин энэ яагаад шууд доошоо эндээс доошоо ингээд ороод ирчихгүй дахиж нэг удаа шалгаад дээшээ өснө гэж таамагласан бэ. Тэгэхээр нөгөө нэг паттерны чиг хандлага харж байгаа юм. Одоо паттерны чиг хандлага чинь энэ хаашаа задардаг паттерн бэлээ. Ингээд харвал дээшээ задардаг паттерн. За би бүр энээс өмнө хэлжсэн. За энэ дээшээ нэг удаа шалгаж орж ирэх чинь шүү гэд. Та нар өмнө бичлэгийг үзэх юм бол ийм таамаг гаргаж байсан. За тэгээд одоо энэ чинь өөрөө дээшээ задардаг паттерн байх шүү. Болгоомжтой байгаарай. Тэгээд хэдүүлээ ямар үед оролтоо хийх вэ? Яагаад энэ хүртэл өснө вэ гэхлээр энэ паттерны дээдлийн тааз маш сайн эсэргүүцлийн бүс одоо энэ тэгээд нэгээ жоохон томруулаад харах юм бол одоо чинь бүр том цагийн таасан дээр ирж байгаа. Одоо харин эндээс юм доошоо задардаг паттерн үүсгээд доошоо задрахт нь хэдүүлээ шорт арилжаанд орё. Тэр болтол хүлээе гэж ярьж исэн. Тэгээд эндээс бол энэ ADX сэтрэгтэнд бол ороогүй төлөвлөгөөнийхаа дагуу энээс харин доошоо задардаг паттерн үүсгэх нь
short оръё. Тэр нь биднэрт илүү урт хугацаанд илүү том өгөөжийг өгнө гэж харж байгаа. За магадгүй double top үүсгээд доошоогоо бараг 2800 pip уналт гэж харж байгаа. За ийм байх нэ. За одоо ямар ч тач орохоор төлөвлөж байгаа арилжаануудаа гэхэд яриад явж байгаа шүү. Дараа нь орсон арилжаануудаа stop loss зогсон болон TP зогсон арилжаануудаа ярилцаад явнаа. За Audi USD дээр нэг ийм сэрээ зурагдсан. За энэ налуу нь үнэхээр дайггүй байсан. Харин за эндээс ямар таамаг шинжилгээ гаргаж байсан бэ гэхлээр энэ налууг нь хэдүүлээ ашиглая. Эндээс дээшээ шинэ SP line үүсчихлээ. Харин энэ SP line дээр ирэхэд нь хэдүүлээ short оръё. За энэ short арилжааг хэр удаан барих вэ? Хэдэн pip барих вэ гэж ярилцаж байгаа. За ерөнхийдөө бол нэг 500 600 орчим pip хэдүүлээ барья. Тэгээд оролтоо хаанаас хийх вэ гэхлээр за энэ баг ирээд явчих дээ хаалтын цэг ингээд харах юм бол яг энэ SP одоо энэ сахлаар нь юу байсан гэсэн үг тэмдэглэсэн гэсэн үг. Тэнгүүт ингээд харах юм бол энд ирэх юм бол хэдүүлээ short арилжаанд орё. Яг энд ирэх юм бол тэрнээс биш доошоо задраад явчвал ад дээр нь орё. За эндээс яагаад доошоо гэсэн таамаг гаргасан бэ гэхлээр эн чинь үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гээд доошоо орж ирэх магадaltaй гэсэн үг. Одоо энэ хөдөлгөөн чинь өөрөө дахиад нэг доошоо орж ирнэ гэсэн үг. Ингээд харах юм бол яаж вэ? Одоо яг энэ хөдөлгөөн чинь доошоо орж ирэх гэж байна. За тэнгуүч нөгөө USDCH долларын индекс чинь дээшээ явах магадлал чинь одоо энийг давхар батлаад өгч чинь гэсэн үг шүү дээ. За одоо харин ямар оролт хүлээж байгаа вэ? Нэгэнт энэ паттерн задлаад доошоо ороод ирлээ. За доовоо бол хангалттай эвдсэн. Бүр доошоо гоож чинь тийм ээ. За одоо харин юу хүлээж байгаа вэ гэхлээр одоо яг нэг бол Discord group дээрээ одоо бүгд вебинар хийхдээ ярилцаад явдаг. Тэгээд яг оролдоо хийгээд явдаг. За одоо харин ада хүлээгээд ада сэтэрт нь орноо. Take profit-ийг энэ ороод хүртэлнэ. Яагаад энэ ороод хүртэл гэж харж байгаа вэ? Гэхлээр одоо энэ харалтаа. Шал. Одоо харин дээдлийн таазан дээр ирчихлээ. Одоо шал руугаа. За ингэж харж байгаа байх нэ. За нөгөө нэг паттерн шинжилгээгээр энийг доошоо задрахыг мэдчихлээ шүү дээ. Яагаад доошоо задрах вэ? Энд чинь өөрөө дээшээ хандлагатай паттерн. Тэгээд доошоо. Энэ бол fake out гэж харж байгаа. За found JPY дээр за би энэс дээшээ задраад явна. Харин яг эндээс дээшээ задрах биш. Энэс нэг удаа ийм доошоо задардаг паттерн үүсгээд доошоог нь дээшээ задардаг паттерн үүсгээд ингээд орж ирэх магадaltaй NSP line-ыг шалгаад дээшээ өсөх магадaltaй гэсэн. Харин доошоо шалгаж орж ирэхгүйгээр шууд одоо энэ дээшээгээ задраад явчихлаа. За энийг яагаад дээшээ гэж харж байсан бэ? Тэгэхээр за дов харъя. За дов бол ойлгомжтой дээшээ. Тийм ээ. За тэнгүүд эндээс ийм паттерн үүсэж байгаа. Эндээс огцом үндсэн хөдөлгөөн ороод ирсэн, засварын хөдөлгөөн ороод ирсэн. За тэгээд доошоо явахдаа яаж вэ? Нөгөө нэг дээшээ задардаг паттерн ч үүсгэжлээ шүү дээ. Тэгвэл эн чинь өөрөө хандлага нь доошоо ийм паттерн чинь дээшээ задарнаа гэхэд одоо хэлсэн шүү дээ. Одоо өмнөх юун дээр энэ чинь өөрөө ингээд дээшээ явчих магадaltaй гэсэн. Энд чинь үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Тэгэнгүүтээ паттерны чинь хандлага нь өөрөө доошоо байна. Тэгвэл дээшээ задарна. За одоо нээлттэй байгаа болон TP хүрсэн арилжаануудаа хуваалцъя. За эднийг бүгдийг юу яасан одоо вебинар дээрээ бөөндөө ярилцаж байгаад за ийм таамаг байна. Эндээс сэтгүүлээ орё гэсэн. За алтан дээр. За алтан дээр ямар таамаг гаргасан бэ? За энд нэг ийм маш сайн сэрээ байгаа. За энийг ч одоо хэдэн удаа ярих вэ энэ сэрийг тийм ээ. За ийм сэрээ байна. Тэгээд хамгийн гол орсон юу вэ гэхлээр шалтгаан нь юу вэ гэхлээр эндээс баяцаа. Эндээс risk entry хийсэн. За яагаад эндээс risk entry хийсэн бэ? Одоо ингээд харахаар паттернээр ярих юм бол үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, тэгээд үндсэн хөдөлгөөн. За
эндээс дахиад нэг удаа эндээс хоторсон байвал эндээс дахиад нэг удаа оролт хийх боломж гарсан байна тийм ээ. За энэ дээр би яг энд ирэхтэн шууд вебинараа эхлүүлээд за манайхаа энэ доотлын одоо медиан лайн дээр ирж шүү SP лайн дээр давхар эн чинь өөрөө ийм засварын хөдөлгөөн байгаа. Энийг одоо дээшээ сэтлэх магадлал өндөр өө. Энээс дээшээ ханш өсөх магадлал өндөр өө гэж тамга гаргаад эндээс шууд бөөндөө оролт хийсэн. За эндээс яагаад өсөх магадлал өндөр вэ гэж харсан гэхлээр за энэ шал одоо медиан лайн маш сайн эсвүүцлийн бүс болж байна гэдэг нь энэ бүр хэдэн удаа батлагчлаа тийм ээ. За одоо ингээд өмнөхийг харъя. Шал энд яаж вэ? Шал энийг сэтэлж гарч ирлээ. Яаж вэ? Pullback дэшээ. Яг ийм зүйлүүд энэ медиан лайн дээр маш сайн эсэргүүцэл болон одоо юу болж исэн учраас энийг бол ашиглахыг хэтүүлээ эндээс байдгийг гэсэн одоо тэр маань тодорхой хэмжээний ашигтай явж байна. За take profit-ийг хаа хүртэл харж байгаа вэ гэхлээр энэ буцаад энэ SP line хүртэл нь харж байгаа гэсэн үг. Энэ за тийм байна. За NZD CAD. За NZD CAD дээр нэлээд дээр эндээс short entry орж байна гэж ярьсан. За тэр нь болохоор яагаад эндээс short entry орсон бэ? Гэхдээ юу? За одоо хэдүүлээ том цаг дээр нь харъя. За эндээс ийм доошоо зурагдсан доошоо сэрээ зурагдсан. За энэний одоо SP line нь үнэхээр сайн эсвүүцлийн бүс болж чадж штэ. Тэгээд энэний налууг нь ашиглая. Тийм ээ? Ийм гоё цэвэрхэн налуутай. Тэгээд одоо яагаад short орсон бэ? За шалтгааныг хэдүүлээ харъя. Түрүүн цаг дээр нөгөө нэг энэ налуу чинь энэ бүр амар цэвэрхэн, бүр маш цэвэрхэн. Одоо хараарай. Тааз, дахиад тааз. Тэгээд яг энэ олон шалгаж байгаа таазан дээр эрэхтэн шууд short entry орсон гэсэн үг. За одоо ингэж харах юм бол эндээс яагаад short entry орсон бэ? За нэгдүгээр тийм чинь доошоо задардаг паттерныг үүсгэж байна. Тэнгүүт нь эндээс шууд short entry орсон гэсэн үг. Яагаад гэвэл эн чинь өөрөө доошоо задардаг паттерныг үүсгэж чинь доошоо задрах магадлал өндөр. За тэнгүүт чинь оролт хийх боломж дараагийн оролт хийх боломж нь хаана вэ? Ад нэнд биш үү? За тэнгүүтээ эндээс яаж вэ? Бүр унана гэсэн баталгаанд бүр илүү өндөр болоод шүү. Үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Энэ хөдөлгөөн чинь ийшээ орж ирж байна. Одоо тэгвэл яах юм? Дахиад нэг хүлээн. Одоо break even-ийг энд тавьсан байгаа гэсэн үг. Одоо энэ чи яаж вэ? Доошоогоо огцон уналтаа ороод ирлээ. Засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Тэгээд ямар тааж энэ шал хүртэл унах магадлал нэлээд өндөр гэсэн үг. Тэгээд ийм арилжаа хийсэн энэ маань одоо хэдэн PP-ийн ашигтай явж байна. За ойролцоогоор 165 PP ашигтай явж байна. Гэхдээ энэний risk reward нь нэлээд өндөр харьцаатай. За энэ хүртэл явах юм бол нэгийг харьцан 30-тай арилжааг барьж байна гэсэн үг. За одоогийн байдлаар 16% ашигтай. За би ерөөсөө нэг арилжаанд 1% л эрсдүүлдэг. Тэрнээс илүү бол ямар ч risk entry баталгаатай байсан ерөөсөө огт оруулдаггүй. За NZD CAD дээр ийм оролтыг хийсэн. За Audi CJP дээр short entry орсон. Маань TP зөксөн. За энийг яагаад орсон бэ? Short entry орсон бэ гэхлээр за ийм байна. Том цаг дээр нь хэдүүлээ харъя. За weekly дээр daily дээр харъя. Daily дээр паттерн зурсан байгаа. За энд нэг ийм энд бол нэг ийм тааз байна. За энийг бүр ингээд харж болно. За ингээд харуул арай ойлгомжтой. За энд тааз байна. За энд хамгийн сүүлд цэвэрхэн хурж шалгаж байсан шална гэвэл одоо энд шүү дээ. Шал. Одоо ингээд шал. За одоо тэгвэл хаашаа явж байна? Дээшээ тааз руу. Тэгвэл би эндээс яагаад short орсон бэ? Тэгэхээр эндээс нөгөө нэг доошоо задардаг паттерн чинь айгүй цэвэрхэн үүссэн. Одоо нөгөө нэг яриад идэг үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Энэ хөдөлгөөн чинь ийшээ орж ирж байна. За энийг одоо бас вебинар дээр яриад ийм юу нөхцөл бүрдүүл оролт хийнэ гэсэн. Тэнгүүт би энэ орой дээрээс risk entry хийсэн гэсэн үг. За энэ орой дээрээс яагаад risk entry хийсэн бэ? Зүйлээ бүр жижиг цаг дээр харъя.
5 минутын дээр харъя. Тэгэнгүүт энэ гэсэн үг. Энд чинь өөрөө доошоо задардаг бактерийг үүсгэж байна, тийм ээ? Давхар. За тэгээд эн чинь өөрөө энэ том бактерийн чинь аадна болж ир гэсэн. Аадна. За тэгээд энэ хүртэл явах магадлал 90% гэж ярьдэн штэ. А хэрвээ энэ бактерийн ситрээд ийм доошоо задардаг вирус бактерийн ситрээд аад үсээд ситрэх юм бол энэ ёроол хүртэл явах магадлал 90%. За энэ risk entry маань амжилттай болоод TP цогсон. За энийг бол Discord дээрээ бас оруулсан байгаа. Одоо ярилцж байгаад за ийм зүйл болвол short орно гэд. За энэ маань бол амжилттай болсон. За CAT-JPY. За CAT-JPY дээр ийм оролт хийсэн. За энэ маань TP хүрсэн. За энэ дээр яаж ийм оролтыг хийсэн бэ? Ямар шалтгааны улмаас энэ оролтыг хийсэн бэ гэхлээр за хэдүүлээ харъя. 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг. За энэний SP line нь бас маш цэвэрхэн эсэргүүцэл болон дэмжлэгийн бүс болж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ сирений налуун зүг байна гэсэн. За харин эндээс юу анзаарэгдсэн бэ гэхлээр одоо энэ сиренээсээ гараад эхэллээ шүү дээ. Доогоороо энэ оройг эвдээд чинээр хай үсгэж байгаа. Энэ чинь тэгэхээр эндээс шин сэрээ зурагдах нөхцөл бүрдэж байна. Тренд дээшээ чиглэлтэй болж байна гэсэн эхний тохиог юу яаж байгаа. За тэнгууд эндээс сэрээ зурсан 1-р цэг нь, 2-р цэг нь, 3-р цэг нь. За тэгээд энэний налуунд бас дээшээ зурагдсан сирений налуу нь маш зөв байсан. За энэ харж байна уу? Шал дэжгүй buy сигналуудыг өгж байсан. За эднэрээс бол аль нь ч ашиглаж чадаагүй. Харин эндээс buy оролт хийсэн гэсэн үг. За эндээс яаж вэ? Доош орж ирэхдээ энэ юун дээр ирэхдээ таазан дээрээс одоо энэ SP line шүү дээ. Миний тэмдэглэсэн SP line тааз. За эндээс доош ороод ирлээ. За эндээс одоо та харах юм бол яаж вэ? Энэ таазан дээр ирэхдээ миний нөгөө нэг яриад идэг доошоо задардаг бактерийн чинь үүсгээд унж байгаа юм. Одоо ингэж харуул. Тийм боос тээ. Хандлага нь дээшээ тэгээд хаашаа задрах вэ? Доошоо задрна. За ингээд одоо ямар нэгэн бактерийн тааз юм уу ёроол дээр ирэхэд нь хандлага нь хаашаа чиглэж байна? Шууд уналд орж ирээд ингээд үүсэж гин үү? Тэгвэл энэ бактерийн чинь доошоо сэтэлх юм байна. Эсвэл ингээд орж ирж байна уу? Ингээд орж ирж байна уу? Тэгвэл энэ бактерийг дээшээ дээдлэхэ тааз хүрэх магадaltaй гэдэг ч юм уу. За ингэж таамагаар. За энэний ёроол дээр ирэхдээ энэ бактери маань томорж байгаа дээшээ задарч байгаа. За дээшээ задрах үед нь оролдоо хийсэн гэсэн үг. За тэгэнгүүт миний оролтыг бүр гоё батлаад өгсөн зүйл нь эн чинь дээшээгээ дээдлийнхаа таазанд ирэх магадлал илүү өнзрөө гэж баталсан зүйл нь юу вэ гэхлээр үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Тэнгүүд чинь эн чинь өөрөө дээшээ яваад өгч байгаа юм. Тэнгүүдийн таазанд ирэх магадлалыг нэлээд өндөр болгоод ирж байгаа гэсэн үг. Арилж байгаа удаан барихад илүү найдвартай одоо юу болж ийн гэсэн үг шүү дээ. За энийг ч бас вебинар дээр Discord group дээр за ингэн ийм таамаг байна гэдээ бүгдийг нь одоо ярилцсан гэсэн үг. За pound NZD дээр stop loss цогсон. За энд нэг юм. За яагаад эндээс buy ороод stop loss цогсон бэ? Гэхлээр за том цаг дээр харъя. За энийг бүсдэгч. За том цаг дээр харах юм бол ийм сэрээ зурагцсан. 1-р цэг нь, 2-р цэг нь, 3-р цэг нь. За энэ бол маш гайхалтай buy сигналуудыг өгж байгаа сэрээ. Энэ сэрээтэй ч үүж харах уу? Хангалттай баярлалаа гэдгийг хэлээд цааш нь аваад явж бай. За тэнгүүд энэ юуны чинь одоо дотлын median line эсрүүслийн бүс болж штэ. Энд бас эсрүүслийн бүс. За тэгээд давхар энд чинь за эндээс ингэж байгаа. Одоо энийг харуул. Одоо нөгөө нэг яриад идэх юм чинь ба штэ. Эндээс үндсэн хөдөлгөөн ороод ирсэн засварын хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн орж ирэхдээ бактери нь үүсгэх юм бол эн чинь дээшээ задарнаа гэж яриад чи яг энд үүсэж байгаа. Давхар. За тэгээд эндээс яагаад buy орсон бэ? За эндээс ийм бактери нь үүсэж байгаа. Дээр ирэхдээ доошоо задардаг одоо эндээс хэрвээ
ийм паттерн үүссэн бол би энийг доошоо унана гэж харах байсан. Яг энэ шиг. Одоо ингээд харах юм бол яг энэ шиг ийм паттерн үүсэх юм бол энийг доошоо задарна гэж харах байсан. А эсвэргээрээ энэ дээр ирээд дээшээ задардаг паттерныг үүсгэж байгаа нь энэ паттерны чинь энэ үндсэн хөдөлгөөн чинь нэг ийшээ орж ирэх магадaltaй болоод ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нь энэ паттерныг сэтрэхэд нь бол бай оролт хийж амжаагүй. Харин энд нэг юм жижиг ад үүсгэж байгаа юм. За энэ чинь тэр үед яг иймэрхүү зурагдаж байсан. За тэгээд энийг сэтлээд гарахт нь шууд оролтыг хийсэн стоп лоссыг энэ орол дээр тавьсан. Стоп лосс авчгаад дэшээ явцсан. Одоо ингээд харах юм бол одоо юу яаж байгаа вэ? Одоо та ядаар та. Эндээс явсан үндсэн хөдөлгөөн чинь ийшээ. Яг орж ирж байгаа биз? Харин үндсэн хөдөлгөөн дараагийн үндсэн хөдөлгөөн яаж орж ирж байна гэдгийг маш сайн анзаарч байх хэрэгтэй. За энэ үндсэн хөдөлгөөн хэрвээ ингэж орж ирэхгүйгээр ингээд ороод ирвэл яах вэ? Ингэж жагаад ингээд тэгвэл нэг удаа доошоо тонгох гэдэг шүү дээ. Доошоо тонгохдоо ингээд ороод ирвэл эн чинь дахиад доошоо явна. Эсвэргээрээ доошоо тонгохдоо ингээд ороод ирвэл яах вэ? За. Ингээд ороод ирвэл яах вэ? Дээшээ. Зөвлөгөөн цэцрүүлгөө үндсэн хөдөлгөөн. Яг ингэн гэсэн үг. Эднэрийг маш сайн ажиглавал ерөнхийдөө аюу ойлгомжтой маркет. Хөдөлгөөнөө одоо хаашаа хөдлөх гэж байна, би дээшээ явах гэж байна шүү, доошоо явах гэж байна шүү гэдгээ бүгдийг хэлээд байж байгаа гэсэн үг. Одоо хэдүүлээ энэ дээр харъя л та. За, pound NZD дээр энэ SB line-ыг тэмдэглэж авсан. За энэ бол сайн эсэргүүцлийн бүс. За эндээс доошоо гэж байгаа юм. За яагаад доошоо юм? Энд чинь өөрөө доошоо задардаг паттерныг үүсгэж байна. Тэгэхээр доошоо. За энийг одоо би өмнө доошоо гаргаж байсан таамагаа одоо та нарт эндээс харуулъя. За профайл руу орчъя. За одоо энийг одоо зөвхөн паттерн шинжилгээ шүү дээ. Энэ үндсэн хөдөлгөөн, цэцрийн хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэдээ доошоо орж ирнэ. Одоо энэ дээр давхар паттерныг нь оруулсан байна. Одоо яасан бэ? Доошоо. Энэ хөдөлгөөн чинь ийшээ орж ирнэ гэсэн үг. Одоо за тэгээд энэ дээр үндсэн хөдөлгөөн орж ирсэн байна. Impulse, correction, impulse. Яаж вэ? Одоо яг эднэрийг маш сайн ялгаж салгаж харах хэрэгтэй гэсэн үг. За, impulse, correction одоо яаж эн чинь доош дээшээ задардаг паттерн. Тэгвэл дээшээ гэж байгаа юм. За тэнгуут энэ бол фейлдсэн. Энэ дээр чинь харин юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг энэ фейлд болгоны чинь юу аврах вэ гэхээр нөгөө нэг юу мөнгөний дүрм чинь юу яаж байгаа юм. За биткойн дээр харъя хэдүүлээ. За энэ дээр уналт. За энэ дээр чи юу өмнө юу байсан бэ? Үндсэн хөдөлгөөн, цэцрийн хөдөлгөөн. За тэгээд цэцрийн хөдөлгөөн. За цэцрийн хөдөлгөөн нэлээд савлгаатай ороод ирсэн байна тий. Гэхдээ үндсэн хөдөлгөөн. За тэгвэл эндээс үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн орж ирж байна. Эндээс энэ сирэний SB line-ы дээдлийн юун дээр эсрүүцлийн бүс болж тэгвэл эндээс доошоо. За эндээс доошоо гэсэн таамаг маань яасан бэ хэдүүлээ харъя. Эндээс доошоо орж ирсэн ба шүү дээ. Шинээр л өвөрлөө үүсгэсэн байна. За эндээс харин дээш явсан байна. Гэдэг ч юм уу. За. Ингэж одоо таамгаа гаргаж оролдоо хийдэг байх нэ. Хамгийн гол нь энэ оролдуудаа ордог байх хэрэгтэй. Яг ярьж байгаа шиг. За. Ийм арилжаануудыг хийсэн. За тэгээд 5 арилжаа нээснээс 4 нь одоо нэг нь явж байна. За pound card-ыг бол хадгалж байгаа. За эндээс одоо юу хүлээж байна? Засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн, break even-ийг дээр. За тэгээд TP хүртлээр барина. За Audi CHF. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү оролтуудыг хийсэн. За долларын индекс. За долларын индекс дээр дээшээ гэж харж байсан. За яагаад дээшээ вэ? Тэгэхээр энэ за эднийг устгачи. Тэгвэл зөвхөн паттерн шинжилгээг харнаа. Weekly дээр. За weekly дээр за ийм сэрээ зурагдсан байгаа юм. Энэний одоо SP line нь энд айгуу дэжгүй эсрүүцлийн бүс болж штэ. Тэнгүүт дээдлийн line нь бас эсрүүцлийн бүс болж гэнэ гэж харж байгаа юм би. Тэгээд давхар эн чинь өөрөө дээшээ задардаг паттерн. Ингээд харуул. Үндсэн хөдөлгөөн одоо эндээс үндсэн хөдөлгөөн, цэцрийн хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэд weekly чи бүр том цагийг чарч юм манайхаа. Одоо тэнгүүт яагаад эндээс дээшээ вэ? Эний чинь дээшээ задлана гэд харж байгаа юм гэхлээр одоо яаж вэ? Эндээс дээшээ задардаг паттерн том цаг дээр гээд харуул.
За тэгэнгүүтээ давхар одоо энийг хараарай. Нөгөө нэг миний яриад байдаг юм чинь яг энд явж байна. За энд нэг юм доошоо задардаг паттерн үүсгэсэн. Энийг доошоо задлсан. Үндсүүлүү, цэцрүүлүү, үндсүүлүү. За орж ирэхдээ харин ийм дээшээ задардаг ийм паттерныг үүсгээд дээшээ задраад гараад ирж байгаа. Одоо хийдүүлээ энэ дээр яаж арилж байгаа хийх вэ? Гэхлээр эндээс А түлээн. Ерөөсөө л А. Тэгээд дээшээ. Хэдэн пип барих уу? За энэ таазан дээр нь эртэл. За энд нэг юм K level шүү дээ. Шал тааз. За энийг энэ хүртэл барина гэж бодох юм бол дээшээ хэд вэ? Пүү энэ бүр замраагүй 6-7 мянган пип. За ийм юутай байх нэ. За евро USD дээр за би энэ евро USD дээр ийм сэрээ зурагдсан гэж хэлж байсан тийм ээ. 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг. За тэгээд одоо энийг хараарай. Үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За үндсэн хөдөлгөөн орж ирэхдээ ийм паттерн үүсгээд ороод ирэх юм бол доошоо задардаг. Болгоомжтой байх хэрэгтэй гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо яасан бэ? Энэ доотлын SP line нь маш сайн buy сигналуудыг өгж байсан. Гэхдээ би эндээс энд ирэхэд нь битгий баядаарай, болгоомжтой байгаарай гэж хэлж байсан. Яагаад вэ? Том цаг дээр дээр рүү оруулаад харъя. Дээр энэ SP line-ы таазан дээр ирж байсан. Энэ таазан дээр ирээд буцаад унж орж ирээд доошоо энэ шалыг шалгах нэлээд өндөр магадaltaй гэсэн. За энэ юу вэ? Pullback доошоо дээшээ гарч ирлээ. Энд эсвгүүцэл боллоо сэтэлтэй pullback дэшээ. За тэгэхээр одоо буцаад энэ сайн шал руугаа явж байх магадaltaй гэсэн үг. Ингээд. За тэгэнгүүт чи энэ ч өөрөө доошоо уналттай болоод нөгөө долларын индексийн өсөлт нь баталгаажиж байгаа. USD CHF-ийн өсөлт нь баталгаажиж байгаа гэсэн үг. За евро кат. За евро кат дээр ийм сэрээ зурагдсан. Одоо энэ SP одоо эндээс нэг юм жижигхэн сэрээ байна шүү дээ. 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг. За энэний SP line нь үнэхээр цэвэрхэн SP line байсан. Тэгэнгүүт чи одоо эндээс харагдаж шүү дээ. Ямар сигналыг өгч байна? Buy. Давхар яаж вэ? Энд чинь нөгөө нэг дээшээ задардаг паттерны чинь үүсгээд ороод ирж шүү дээ. Тэгвэл яаж вэ? Дээшээ. За ингээд шинжилгээ болон таамагнуудаа оролдуудаа гаргаад явдаг байх нэ. За. Энэ 7 хоногийн арилжаанд нь бүгдд нь амжилт. Тэгээд Discord манай Discord group руу community руу орохыг хүсвэл би доор коммент дээр линкээ үлдээчихье. Тэгээд бүгдэнд нь амжилт. Баярлалаа. Баяртай.